За мэдээж энэ улсын байцаагчийн дүгнэлтээр бол 2021 оны 11-р сарын 9-ний өдрийн барилгын төлөв байдлын тухай улсын байцаагчийн дүгнэлт гарсан байдаг. За энэ 3 дахь зүйл дээр нь бол барилгын үндсэн модон хийц, бүтээц, модон хаан хучилтын ашиглалтын хугацаа болоод дууссан гэсэн дүгнэлтийг бол гарцаа ийм зөрчил үүсэж байна гэж байна. Тэгэхээр энэ дээрх байдлаас дүгнээд болвол нэгдүгээр цэцэрлэгийн барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул барилгын даацсан хийц бүтээцэд мэрэгжлийн эрх үхийн байгууллагын шинжилгээг хийлгэж лавдраар баталгаажуулаа гэж байна. Тэгэхээр энийг цаашаа баталгаажуул гэсэн санаа болохоос бусдаар энэ одоо цаашаа хүчтгээд яваа гэсэн санаа биш. Тэгэхээр энийг бол энэ дүнгэлт нь бол гараагүй байна гэж ойлгож болно та бүхэн. Тэгэхээр энэ дүнгэлтээ гаргуулаад цаашаа алгажаад явна. Бусдаар бол энийг улсын байцаагчийн дүнгэлтээр нэг үсэг одоо тухайн барилга боломж хүчтгэнэ гэсэн үг үсэг байхгүй. Тий. За тухайн барилга нь бол 1960 онд бол ашиглалтанд орсон. За чулуун сүртэй, тоосхон өрөвтэй, модон хучилттай, хоёр давхар 100 хүүхдийн эм цэцэрлэгийн барилга байгаа. Тий. За барилгын хувьд бол за энэ үндэсний өвийн бол бүртгэлд бол ороог байгаа. Тэр үндэсний өвд бүртгэлд орохын тулд мэдээж 3 шалгуур үзүүлэлттэй байгаа. Эхнийх нь бол тэр тухайн барилгын түүхэн барилга уу гэдэг асуудал байгаа. За түүхэн барилгын хувьд бол яг Монгол улсад бол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж бол байхгүй. За энэ бол ЮНЕСКО-год бол яг 50 жилээс дээш барилга байгууламжийг бол түүхэн барилга гэж нэрлэдэг. Тэгэхээр тэрнийхээ хүрээнд бол түүхэн барилгад бол орж байгаа. За хоёр дахь асуудал нь бол энэ барилга байгууламжийн зургийн алдартай одоо архитектор уран бүтээл гаргасан уу гэдэг асуудал байгаа. Тэгэхээр энэ талаар бол би бас энэ тодорхой мэдээллийг бас тодруулах авах гээд хуучин одоо барилгын сүр одоо мэдээлэл тийм ээ зураг төслийн ингээд би бас холбогдлоо мэрэгжлийн байгууллагаас лавлаа тодруулсан одоогийн байдлаар бол ямар нэгэн сүр мэдээлэл бол манай аймагт бол байхгүй, эрхийн газарч байхгүй, тухайн одоо барилга байгууламжийг ашиглаж ирсэн нэгдүгээр цэцэрлэгийн одоо байгууллагаас бол тодруулахад бол бас сайн мэдээлэл байхгүй. Одоо бол ямар нэгэн зураг бол мэдээлэл байхгүй гэсэн үг. За энэ асуудал байгаа. За 3 дахь асуудал нь бол тухайн барилга нь одоо архитекторын уран шийдэлтэй барилга байгууламж мөн үү гэдэг асуудал байгаа. За тэрний хувьд гэх юм бол мэдээж энэ цэцэрлэгийн зөрүүлэлтөр үйл ажиллагаа явуулж байгаа барилга байгууламжийн хувьд бол ямар нэгэн хийцтэй одоо тийм ээ олон угсаатны хэв шинж хадгалсан барилга байгууламж мөн үү гэдэг асуудал байгаа. Энэ 3 одоо агуулгыг болвол мэдээж өвд бүртгэхийн тулд тодорхой ийм шалгуур үзүүлэлт байгаа. Тэрнийхээ хүрээнд бөглөөд сумдаа санал хөрвүүлээд сум нь аймаг руугаа уламжлаад аймаг нь дээшээ холбогдлолтой одоо соёлын өвийн үндэсний хүрээлэнд хандж иж энэ асуудал одоо бүртгэлийн асуудал шийдэгдэнэ. Тэгжиж энийг цааш нь түүхэн тусгад барилга байгууламж мөнөө гэдэг асуудлыг шийдвэр гарсны дараа бид нар цаашаа хүчтгэж барих энэ асуудлыг шийдээ явна гэсэн үг. Тэгэд тийм шийдвэрч гараагүй улсын байцаагчийн дүнгэлт нь боломжгүй гэсэн ийм дүнглэлийг бол гарцсан байгаа. Тэгэхээр ийм барилга байгууламжийг бол цаашд бидний хувьд бол ашиглаад ингээд явах бүрэн боломж байхгүй л гэж харж байна тийм. Ховд аймгийн яг Жаргалан сумын төв дээр гэдэг юм уу? Ер нь Ховд аймгийн хэмжээнд түүхэн дурсгал тийм хичнээн одоо барилга албан ёсоор нөгөө бүртгэлтэй байдаг юм бол тухайлбал ямар барилгыг таамаглаж болох вэ? За нийт бол хөшөө дурсгал гэдэг нийт барилга байгууламжийн ороод нэг 11 нь бол объект байдаг. За үүнээс бол яг барилгын хувьд бол 3 барилга байгаа. За мэдээж хөгжим драмын театр бол байгаа. За хоёр нь бол шар сүм гэдэг бол байгаа. За гурав дахь нь бол хуучин конторын барилга гээд цөмөрлөг одоо бидний одоо хэлж зансан тийм ээ. Тэр барилга бол ингээд үндсэндээ 3 барилга боломж бол шар сүм ч одоо байхгүй шүү дээ. За шар сүмийн хувьд бол байна асуудал юм бий бол тэр тухайн барилга байгууламжийн одоо хэн ашиглаж барьжсэн, хэн ямар зохицуулалтаар буулгасныг бий бол харах нь одоо судалж мэдээгүй байна. Бүртгэлд байдаг барилга байхгүй. Тэн дээр бол би бол мэдээлэл авахгүй байна. Судалж байраагүй болохоор яг хөө зөвхөн мэдээлэл байгаа барилга боломжийнхаа зэгсаалтыг л бол би бас нэг сонирхол татчихлаа л да таны ярианаас цомирлог буюу одоо энэ эртний түүхэн барилгын жагсаалтанд байдаг барилга юм байна шүү дээ. Энэ барилга одоо бол хувийн хөвшил одоо үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ тийм ээ. Тэр ийм хуулийн залтанд бас
яаж тусах систем байдгийг бол түүхийн одоо тусгарч ойлгогийг одоо би зүгээр харах ухаанаараа одоо ингээ ойлгоод бодоход бол энэ орон нутаг юм уу улс нь хамгаалтандаа авсан байх ёстой гэж ойлгоод байгаа. Гэтэл энд бол зүгээр аж ахуй нэгж одоо худалдаад авсан явж байгаа шүү дээ. За энэний хувьд бол тухайн одоо үеийн удирдлагуудын шийдвэрлэл байх. Буруутай үйл ажиллагаа шийдвэр гаргасан асуудал байгаа. Бусдаар бол энэ одоогийн төвшөнд бол энэ мэдээж дахин судлаа дахиад тэр хологдолтой газар одоо энэ дээр чинь зөвхөн яг энийг хариуцсан манай аймгийн засгийн тамга газар нийгмийн бодлого хилцэд яг энэ соёлын энэ өвдөө холбоотой асуудал байгаа. Тэгээ соёлын газар гэж тусдаа байгаа. Яг ийм асуудал дээр бүртгэгчүүлэлтийн асуудал хийгсэтэй. Аймагт нийт хичнээн барилга байгууламж түүхийн барилга бай. 50 жилээс дээш насжилтаа. Тэр судалгаа гаргаад энэ нь бол хууль бусаар одоо хөвж хилцсэн байна гэдэг мэдээллийг гаргаад хологдлоо газраар одоо хууль гинтийн байгууллагад хандах юм бол тэм шийдвэрийг гаргаж иж энэ асуудал нэг дэше шийдэгдэх байх. Энэ бол миний хувьд харах шийдэх ийм асуудал биш ээ. Хологдлоо шийдвэр гаргаад явна гэсэн үг. За хөгжлийн ерөнхий төлөвлөгөөн дээр бол 2030 гэдэг энэ хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2014 оноос бол боловсруулагдаад эхэлсэн. 2015 онд бол барилгын хөгжлийн төвөөр батлагдаад засгийн газрын тогтоолоор 2017 онд бол батлагдсан байдیں۔ 347 тогтоолоор. За архитектурын одоо миний хувьд бол ерөнхий архитектурын төр орлон гүйцэтгэж байгаа. Миний хувьд бол энэ аймгийн ерөнхий архитектурын зүгээс хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжлийг хангал өргөтэй тухайн бүсчил дээр ямар барилга байгууламж төлөвлөгдсөн байна. Яг тэрний дагуу тэрийн хуулийн хэрэгжил бүсчлийг л хангаа явах үүрэгтэй л. Болормоо дарга хэлэхдээ энийг түрээсийн гэрээгээр ачлуулж болно гэд хэлжсэн шүү дээ. Тий. Тэгсэн чи одоо бол ерөөсөө тэгэх боломжгүй ааглаад одоо нураахал одоо сонголт байна гэсэн зүйл яриад байгаа. Яагаад ийм зүйл одоо ойлголтын зөрүү гараад байна? Энийг л таны тайлбарлаад. За энэ ойлголтын зөрүүгөө энэ дээр бол мэдээж энэ соёлын газар гэж байгаа. Тухайн газраас бол хүсэлт нь ирээд санал уламжлалын үндсэн дээр л энэ ажил бол ингэж орж иж асуудал болж байгаа л гэж би бодож байна. Тийм миний зөвсөл. За баярлалаа.